Нисдэг ямаанд чирүүлсэн хөлөгт Тор болон Локи сууж авраг биетүүдийн хаан тулсыг зорьсон байна. Замдаа тэд хоноглох газар түр хаан нэгэн ядуу хоёрын герт очив. Гэрийнхэн тэр хоёрыг халуунаар угтсан ч хоол хүнс байсангүй. Тор харин тэдэнд санаа зовох хэрэггүй гэж хэлээд нисдэг ямаагаа алж хоол хийж өгөв. Үүний ачаар ядарсан хүмүүс цадтлаа идэж гарлаа. Харин Тор би нэг зүйлийг хүсье. Ямааны минь бүх яснуудыг үлдээгээрэй гэв. Энэ үед Локигийн зан хөдөлж Гилфи хэмээх тариачин хүүдээр очиод Тор ямааныхаа бүх ясыг зөвхөн өөртөө авч байгаа нь шудраг бус байна. Яагаад гэвэл ясыг нь өдөл маш их хүчтэй болдог буюу Тор ингэж л хүчтэй байдаг гэсэн утгатай зүйлийг хэлээд явжээ. Харин шөнө унтаж байхад нь Гилфи нууцаар гитэн очиод ямааных нэг ясыг нь хугалж амсч үзээд арьсан доогуур нь шургуулаа тавьчихав. Маргааш нь Тор ямаануудаа амьлуулах шидэт зан үйл хийсэн ч нэг ямаан доголсоор гарч ирсэн буюу нэг хөл нь хугарсан байлаа. Үүнийг хараад Тор маш их уурлан алхаа барин өөдгөө хулгайчууд гэж орилоод би та нарыг өлсөж явахад тоолдож хүснээ идгсэн ганц л зүйл хүссэн хэн үүнийг хийсэн гэхэд Гилфи гэдэг хүү гимшиж гин бурууга хүлээв. Гэр оронч нь устдахгүй байх ямар нэгэн шалтгаан өгөөч гэж Тор хэлэхэд гэр бүлийг минь 50 орхиж намайг яасан ч болно гэж хэлжээ. Тор түүнийг өршөөж хамт авч явсан бөгөөд Гилфи хүүгээр бүх ямаагаа асруулахаар болов. Тэр гурав мөсөн авраг биетүүдийн нутаг болох Йотунхайм руу зүглэж замдаа тэд олон саад бэрхшээлийг туулж хүйтэн цас мөс элдв аюултай амьтдтай тулгарсаар байв. Хэтэрхий хүйтэн байсан тул орогнох газар хайж байв. Тэд асар том агууд байрлаж амрах гэж байтал аянга нэрх шиг хүчтэй дуу чимээ газар доргион дугарч эхлэв. Тор агуунаас гарч хартал уулын орой тэр маш том авраг биет унтаж байсан бөгөөд түүний хорхирох чимээ нь газар доргиож байв. Авраг биет сэрсэнд тэдэнд ямар ч гим хор хийхээргүй харагдсан бөгөөд илүү сайн анзаарвал тэдний орсон агуй нь авраг биетийн баруун гарныхан доор байсан байна. Тэр сэрж гараа татаад өөрийгөө танилцуулав. Намайг Скример гэдэг. Хэрвээ та нар хүсвэл би чиглүүлж өгье. Бүх тээвэрлсэн ачаагч нь авч явахад ч туслах болно гэв. Түүний саналаас татгалц харахгүй байлаа. Учир нь тэд энэ газар нутгийг сайн мэдэхгүй бөгөөд ачаа ихтэй байсан учраас тэр Скример тэдний бүх ачааг өөрийнхөө уутанд хийгээд аяллаа эхлүүллээ. Харин хэсэг яваад авраг биет ядарч түр амрах шаардлага гарсан бөгөөд шөнө болоход Тор Локи Гилфинаар өлсөж эхэллээ. Үр цайхын алдад өглөөний цагаа уухаар Скримерийн уутыг нээхийг оролцсон ч чадсангүй. Авраг биетийг сэрээхгээ чадсангүй. Тор уурдлан Мьёлнираа барьж аваад авраг биетийн толгойд нь хамаг хүчээрээ цохив. Гэтэл авраг биет хальт сэрээд нүүрэн дээр нь ялаа суусан мэт үргэж буй аятай болоод буцаад унтаадгүй. Тор энэ байдалд маш ихээр гайхжээ. Буцаж унтах нь байтугай хэр баргийн авраг биет Торын нэг цохилтыг даахгүй хитэн хэсэг бутарч ундаг билээ. Скример сэрснийхаа дараа тэдэнд хандан та нарын зорьсон газар яг энд утгаарт байгаа. Миний авраг биет найзуудын орон. Тэд намайг зөөлөн бас султ орой гэж нэрлэдэг гэв. Тэд эцэст нь авраг биетүүдийн оронд хүрч чадлаа. Тор түүний хэлсэн үгэнд нь санаа зовсоор яв. Хэрвээ Скример хамгийн жижиг султ оройнд бол утгаарт юу байж болох вэ гэж бодсоор ордонд нь хүрч ирлээ. Тэнд ороход бүх зүйл нь маш том авраг байсан бөгөөд тэдний нэг нь ухтан авч хэлв. Миний ордонд тавтаа морил. Би бол энэ ордны эзэн. Та нарын тухай би үргэлж сонсдог байсан. Асгартчууд өөрсдөө хамгийн мундаг нь гэж боддог гэв. Тор та нар юу ч байлаа. Бид ямар ч төрлийн өрсөлдөөнд ялах болно гэж итгэлтэйгээр хариулав. Болгоомжтой байгаараа Овдины хүү минь. Та нарын анхны өрсөлдөгч бол Логи буюу алдарт Лафегийн хүү байх болно гэж хэлжээ. Локигийн өрсөлдөгчөөр Логи гарч ирэв. Авраг хоолны ширээнд ирэх дүүрэн өрсөн хүндэтгэлийн зоогийг хэн хурдан идэж чадах вэ гэдэг тэмцээн байлаа. Локи болон Логи хоёр маш хурдтайгаар бүх хоолыг идэж эхэллээ. Мөн тэр хоёр яг зэрэг идэж дуусав. Локи бүх хоолыг идсэн ч авраг биет Логи яс тавх хутга сэрэг нь хүртэл идсэн тул Логи ялагчаар тодров. Дараагийн тэмцээнд тэдний ямаачин Гилфи бас нэгэн авраг хүүхэдтэй уралдахаар болов. Гилфи амьдралынхаа туршид ойр тойрондоо хамгийн хурдан гэдгээрээ алдартай байсан ч авраг хүүтэй уралдахад түүнд ямар ч боломж байсангүй. Авраг биетгүү түүнээс маш хурднаар гүйж төрүүлв. Харин Торын ээлж ирэх үед түүнд 3 том шалгуурыг тавина гэжээ. Эхнийх нь эврэнд хийсэн ундааг бүгдийг нэг амсаагаар уух хэрэгтэй гэв. Тор итгэлтэйгээр эврийг барьж чадхаараа их уусан ч гидсэн дүүрч харин эвэр доторх давстай шаруух шингэнээс
маш бага хэмжээл хасагдсан байлаа. Авраг биет инээгээд чи яг л гэрийн үйлчлэгчиг ууж байна. За би чамд илүү хялбар болгож өгье гэд дараагийн уралдаандаа оров. Энэ бол түүний тэжээвэр муурыг өргөх ёстой байв. Гэтэл Тор чи надаар тоглож байна уу гэж хэлээд муур руу очив. Харин муурыг өргөхөд үнэхээр хүнд байсан бөгөөд аянгийн бурхан Тор муурыг толгооноос нь өргөж чадсан ч муурын хөл нь газарт хүрсээр байв. Асгардын бурхтын тухай түүхүүд зөвхөн үлгэр домог юм шиг санагдаж байна. Чи нэг муурыг ч өргөж чадахгүй байна гэж хэлв. За одоо ингээд сүүлийн сорилт нь эхлэв. Сүүлчийн сорилт бол миний өргөмөл ихтэй тулаан хийх ёстой гэж авраг биет хэлэхэд нэгэн настай эмэгтэй гарч ирэв. Тор харин хөвшин авраг биет эмэгтэйтэй тулаан хийхгүй гэж уурлаж байсан ч Асгардынхаа нэр хүндийг хамгаалахын тулд тулаан хийхээс өөр аргагүй боллоо. Тулаан эхлэхэд Тор хөвшин авраг эмэгтэйн хүч чадлыг нь гайхаж байлаа. Тор хамаг хүчээ хэрэглэж чатгаараа тэмцэж байсан ч авраг биет Торыг өвдөг дээр нь сөхрүүлж чадлаа. Тэд бүгд ялагдсан учраас Картас толгой бүхийн гарцгаав. Аврагуудын хаан Асгардчуудыг өөрийн улсын хил хүртлээ дагаж үдэлтийн үедээ тэдэнд хэлв. Одоо бид хэдүүлэхнээ үлдлээ. Би нууцаа хэлье. Би та нарыг бүхэлд нь мэхэлсэн. Би өөрийн дүрээ хуйлгаж скример гэж өөрийгөө танилцуулж та нарыг замчилж авчирсан. Хэрвээ тэр мөчөд ил бишидээ хэрэглээгүй байсан бол Торын цохилтноос амьд гарахааргүй байсан. Хэрэн Тор скримерийн толгойг цохих гэж оролдох үед хүч нь хажуу ул руу тусаж хөндлөн хөндий болгосон аж. Хүндэт Локи чи ч бас хуртагдсан. Үндэ чи Локи биш галтаа өрсөлдөж байсан бөгөөд тэр гал бүх зүйлийг шатаана. Харин ямаач хүн чи бол хүний бодолтой өрсөлдөж байсан. Чи хэдий хурдан ч гэсэн бодлын хурднаас хурдан зүйл ертөнцид байдаггүй юм гэжээ. Эцэст нь Тор би чиний хүч чадлыг биширч байна. Тэгэхээр би чамд ямар төрлийн хуурамч арга хэрэгэлсэн бэ гэвэл чиний барьж байсан эвэр дотор далай байсан юм. Аяган доторх давстай шингэн бол далай ус бөгөөд чи далайн төвшин хэдэн метрээр доошилтол нь ууж чадсан. Харин муур бол үнэндээ муур биш. Жормунганд гэх авраг могоо бөгөөд ертөнцийг тойрсон авраг могоог бараг л өргөж чадж байна гэдэг чинь гайхамшигтай байлаа. Харин тэр хөгшин эмэгтэй бол чиний хөгшрөл буюу бараг л ялж дийлж чадсан чи цаг хугацааг дийлхээ шахсан гэсэн үг юм. Үүнийг сонсоод Тор уурлан авраг биетийг алхаар дайрсан ч маш хурдан ид чид хэрэглэн ортонтойгоо хамт ор мөргөө алга болжээ. Тэд Асгард руу буцаж ирлээ. Тор хөгшрөлтийг зогсоож чадахгүй ба далайн бүх хүсэг ууж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ертөнцийг тойрсон могоог ялж чадна гэж үзсэн учраас Жормунганттай уулзаж дахин өргөж үзхийг хүссээр явсан байна. Харин энэ үед Локигийн чонон хүү Фернир Асгардад занал хийлж Асгардчууд түүнийг байнга хянаж байлаа. Хон өдөр ирэх бүр томорч Асгардчуудын санааг зовоож байв. Зөвхөн тэр л Фернирт найз нөхөд болж байсан. Асгардчууд чоныг хорих шаардлагатай гэж дүгнэв. Асгардын бурхан Фернирийг хорихын тулд хүчтэй том гинж урлаж өөрсдийн бодол санааг нууцлах гэж оролцсон ч Фернирт сорилт тавьсан байна. Гэвч асар том араншин муутай ч гэсэн Фернир хүүхдэрээ байсан бөгөөд тоглоом наадам дуртай байв. Бурхад урлсан том гинжийг салгах сорилт өгсөн бөгөөд Фернир уг сорилтыг дуртаяа хүлээж ав. Фернирийг маш хүчтэй гинжээр гинжлэхэд тэр шууд л тасалж хайсан бөгөөд шинэ гинж дахин хийж анхны гинжээсээ ч илүү хүчтэй болгов. Чон асар их хүчээ ашигласан ч гинжийг огт тасалж чадсангүй. Бурхад харан баярлаж байсан ч юу болохыг нь тэд таамаглаагүй байв. Фернир дахин оролдохдоо бүр их илүү их хүч гаргаж гинжийг тасалж орхисонд Бурхад маш ихээр цочирдгийг харсан Фернир Асгардчууд түнд ямар нэг юм хийх гээд байна гэж хаамаглаж эхэллээ. Түүнийг ямар ч тор гинжээр оосорч хорч чадахгүй гэдгийг Овдин мэдэж байсан бөгөөд түүнийг хорч чадах ганц зүйл бол хаалгач юм билээ. Овдин хаалгачтай нутгийн эзэн болох Скирнерт тушааж түүнийг хорих ямар нэг юм хийлгэхээр болов. Харин хаалгачид зөвшөөрч тэдэнд шаардлагатай бүх орц найрлагыг явуулав. Харин эдгээр орц найрлагууд маш сонирн байв. Жишээлбэл уулын үндэс, баавган шөрмөс, эмхтэй хүний сахал, загсны амьсгал, шууны шүлс, мөн муурын гიშгэх чимээ гэх мэт байв. Эдгээр орц бүхнийг цуглуулсны дараа хаалгачид өөрсдийн ажлаа эхлүүлжээ. Асгардчуудад торгоор хийсэн мэт маш нэмэгхэн утас өгсөн бөгөөд харагдаж байгаагаас илүү хүч тэсвэрлэх чадaltaй байв. Фернир гинжиг таснаас хойш шижиг авсан бөгөөд бурхтыг маш сайн ажигласаар байв. Өвдийн түнд
Энэ бүхэн зүгээр л энгийн тоглоом наадгай гэж хэлж байсан боловч Фернер Өвдиний амьсгалаас нь худлаа ярьж байгааг нь мэдэрч байлаа. Мөн тэд хэзээ сайн харилцаатай байсан удаагүй. Фернер хэлэхдээ хэрвээ бурхад донд миний аман дотор гараа хийх зоригтон байвал би энэ тоглоомонд оролцоно. Хэрвээ намайг хуурч мэхлэхийг оролдвол би тэр гарыг нь тас хазах болно гэжээ. Бурхтууд нэг нэгэн рүүгээ харан чоныг улам сэтгэлсээр байв. Гэвч тэр гарч ирэн Фернерт үргэлж хоол өгдөг. Түүний сайн найз байсан учраас аманд нь гараа хийхийг сайн дураараа зөвшөөрөв. Тэгж Фернер дахин гинжлүүлэхийг зөвшөөрөв. Чон шинэ гинжтэйгээ тэмцэж чадхаараа үдсэн ч одоо нарын уралсан утсыг тасалж чадсангүй. Фернер бурхтын сэтгэл ханамжтай байгааг анзаарсан бөгөөд тэрийг хүртэл мишээж байхыг нь анзаараад зөвхөн бурхад ч биш, миний цор ганц найз тэр хүртэл урвсан гэдгийг ойлголоо. Фернер гомдолтойгоор нулимс сунгааж шүдээ чангахан шиг хавирахад тэрийн гар тасран унав. Тэр өвдөлтийг тисэж ямар ч аваа гаргасангүй. Инжний нөгөө үзээрээ харин хатуу чам чулуутай холбосон байлаа. Чон уурлаж, архирч, бурхтыг доромжилж эхлэв. Би бурхадтай нөхөрлөж болох байсан ч та нар надаас урвсан учраас одоо миний хамгийн том дайснууд боллоо гэжээ. Харин Рагнарёк бол Асгардын занал дайсан бөгөөд хэрвээ дайн болвол Фернер түнд Өвдинийг олж өгнө гэдгээ тангаргалж байв.